За сайн байцгаана уу. Тэгээд манай пэйж хуудсыг дэмжиж байгаа. За мөн манай YouTube хуудсыг дэмждэг сонсогч, үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр ажлын эхний өдөр, 7 хоногийн эхний өдөр, нэгдүгээр өдөр. За манай хүүхдийн төв номын сан маань яг байрлал нь туушин саяны төрөний харуулсан туушин зочд буудлын чанга хурдтал. За хүүхдийн төв номын сан гэсэн юм гоё хаягтай. Шоо тэгээд манай хүүхдийн төв номын сан манаас 6 танхимтай. За бүгдээрээ орж одоо танхимтайгаа танилцсан. За мөн манай хүүхдийн номын сан туушин компани хэрвээ мэдэхгүй байх юм бол багшийн дээдийн ертөнцийн зүгээр баруун талд гэсэн. За багшийн дээдийн баруун талд манай хүүхдийн төв номын сан соёлын төв өргөөний Б корпуст байгаа шүү. За тэгээ бүгдээрээ орж танилцъя. За тэгээд хүүхдийн номын сан маань хүүхдийг ном уншуулах, зөвхөн ном уншуулах биш. Соёлын арга хэмжээ, мөн өв соёлын арга хэмжээнүүдийг одоо зохион байгуулдаг байгаа. Өмнөх одоо пэйж YouTube хаягаараа бидэд одоо Монгол уламжлалт тоглоом, ансан тоглоом яаж тоглох вэ гэдгийг одоо зааж өгсөн байна. За тэгээд хүүхдийн номын сан маань энд байна. За ингээд ийм сахин өргөнд бүгдээрээ орцгоё. Орж танилцъя. Яа. За ингээд энэ сахин хүүхэд шугсан энэ сахин өргөнд бүгдээрээ ороод ирлээ. Тэгээд манай хүүхдийн номын сан маань 6 танхимтай. Түрүүн одоо хаягн дээр байсан 6 танхимтай байгаа. За 6 танхимын 3 нь гадаад хэлнийх, 3 нь монгол хэлний танхим байгаа шүү. За тэгээд зөвхөн хүүхэд гэлтгүү том хүмүүс насан туршид зориулсан танхим байгаа. Тэгэхээр манай хүүхдийн номын сан хүүхэд биш, бүх настайханд зориулсан танхим байна гэсэн үг. За тэгээд үүдээр орж ирлээ. Нэгдүгээр тэнд зогсож байгаа. Сууж байгаа үнэн хийнэ. За энэ ч ирээд бүгдээрээ үнэмхээ нээлгүүлэх нэ. За тэгээ үнэмх нээлтийн маань одоо дөрмөн энд хэдэн настай хүүхдүүд яаж нээлгэхгүйгээд энд одоо мэдээллүүдийг оруулсан байгаа. За шинэ 7 хоногийн минь. Сайн байна уу? За үнэшээ. За огтх үйлчилгээ. За огтх үйлчилгээд манай хоёр ах орж ирсэн бүх хүүхдүүдийг зүг зам чигийн зааж өгнө. Зам ч гэсэн биш. За. За баярлалаа. Хүмүүсээ ирстэй байна шүү дээ. За ийш бүгдээ одоо хаягмуудаа танилцъя. За энэ өрний танхим буюу за англи орос хэлний танхим байгаа. За энэ маань бас одоохондоо нэлээд морхоо шүү дээ. За өнөөдөртөө таа. За их мэдих танхим. За их мэдих танхим маань 0-10 насны хүүхдэд зориулсан танхим байна. За энэ танхимд маань одоо 0-10 насны хүүхдүүд ирж үйлчлүүлж болно гэсэн. За аав ээжтэйгээ ах эгчтэйгээ ирж гоё номоо уншаа заа юу. За мөрөдөл танхим. За шинэ 7 хоногийн за тийм манай мөрөдөл танхим маань 4-9 дугаар ангийнхан зориулсан танхим байгаа. За мөн номын сан өмөргийн баяжилт хэд вэ? Хотод 14,000 номтой. За бүгд чөлөөт сонголттой гэсэн. Чөлөөт сонголттой гэхээр өөрөө номоо сонгож авч уншина гэсэн. За ийм танхимуд байна. За манай нэг давхарт ингээд ийм 3 танхим байгаа. Хоёр давхарт мөн 3 танхим байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ хоёр давхартаа танилцъя. Баярлалаа. Манай пэйжийг дагаарай, subscribe дараарай.